Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны бүртгэл мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцоо захим системийг үе шатаагаар хөгжүүлж байна. За энэ хүрээнд бид нар 2025 оноос энэхүү мэдээллийн санд байгаа мэдээллийг төрийн албаагчдад хүргэх хэрэглээ нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бид нар ийм Монголынтайгаа хамтраад 3 лавлгааг одоо захимжуулан төрийн албаагчдад үйлчлэгээ үзүүлж байна. За төрийн албаагчдын хамгийн эрэл хэрэгцээтэй лавлгааны нэг болох төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчлалын тодорхойлтыг бид нар одоо үйл ажиллагаанд нэвтрүүлснээрээ тухайн төрийн албаагч зээл авах, за бизнесд орох бүх төрлийн үйл ажиллагаанд ашиглах боломжийг одоо захимаар бүрдүүлсэн байгаа. Ингэснээр төрийн албаагч маань одоо цаг хугацаа орон зайнаас үл хамааран энэхүү лавлгааг ашигладаг болсон нэг давуу талтай байгаамаа. За өнөөдрийн байдлаар 17,000 орчим одоо төрийн албаагч энэхүү лавлгааг одоо авч үйл ажиллагаанд ашигласан байна.